одоо улсын бүртгэгчдийг ажил мэргэжлэрээ бахархаж ингээд дурлаж хийдэг нэг шалтгаан маань хамт олон минь байдаг шүү. Манайхан чинь маш сайн ажилладаг юм аа. Бүр айгүй гоё үнэж. Ажил хөдөлмөрийн эрхэлж явж ирсэн сайхан хамт олон байдаг юм аа. Тэгээ манай хамт олон бол нэг зүгт гарч, нэг чигт, нэг санаа бодолтой ажиллаж чаддаг. Бие биендээ их хүндэтгэлтэй ажил ханддаг. Ажилдаа үнэхээр хариуцлагатай, иргэдийн төлөө одоо ёс зүйтэй ийм хамт олон. За энэхүү бэлгийг улсын бүртгэлийн 85 жилийн ойд зориулаад Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс нийт ажиллаж исэн үе үеийн ажилчдаа цэцгийн баглаа сэтгэлийн хүүхдэд хамт илгээсэн байгаа. Тэр бүгдээр хамтдаа хүмүүсээ олоод уламжилсан юм. Танд мэдчилгээ ирсэн юм аа гэж. Хаанаас тэр вэ? Харин хаанаас юм болоо. За баярлалаа. За танд мэдчилгээ ирсэн юм аа гэж. За та хинээс ирсэн гэж бодчих. Манай найз оюун наймгаас ирсэн болов. Эсвэл манай ажлынхан юм болов. За танд мэдчилгээ ирсэн юм аа. Өө зөө. Болох нь энэ вэ? Баярлалаа. За та хинээс ирсэн гэж бодчих. За мэдхгүй байна те. За гэж танд мэдчилгээ ирсэн. За юм болоо. Мэдгүй шүү дээ. Мэдхгүй нэ. Таны хамт олноос гэж аваад илгээсэн байна. Оо за баярлалаа. Нэгэн зүгт зорж хамтдаа зүтгэдэг хариуцлага, итгэл хоёрын гүр ажлын нөхөр чамдаа ад жаргал дүүрэн байхыг өрөөгөөд 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Хамт олноос нь гэж аваад илгээсэн. Оо ямар гоё юм бэ. Баярлалаа. Хамт олондоо хайртай шүү. Бүгдээрэнд нь бүртгэлийн байгууллага уусч өгчсний 85 жилийн мэнд хүргэе. Танд юу гэж илгээсэн бэ гэхээр ажилдаа үнэнч альва хичээнгүй амьдралд гэгээ нэмдэг чамдаа улсын бүртгэлийн хэлтэц үүсэн байгуулагдсны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Чэйрмэн хамгаас мундаг ажилтна шүү гэж илгээсэн байна. За баярлалаа. Ийм сайхан гинтийн бэлэг илгээсэн ажлынхаа хамт олонд баярлалаа. За энэхүү бэлгийг болохоор улсын бүртгэлийн хэлтсийн хамт олноос гэж бод илгээсэн байна. За хамт байхад түшигтэй, мэдлэгтэй, арвин их туршлагатай хамт олондоо үргэлж үлгэр дуурайлал болж байдаг. Танаасаа маш их зүйлийг суралцаж байдаг шүү. Танда улсын бүртгэлийн хэлтэц үүсэн байгуулагдсны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе гэж илгээсэн. Өө за маш их баярлалаа. За хамт олондоо их баярлалаа. Тэгээ та нар намайг бас тэгээ сайхан үнэлж явдаг чинь бүр их сайхан баярлж байна. Маш их баярлалаа. Энэхүү бэлгийг болохоор Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс илгээсэн байна. За танд юу гэж илгээсэн бэ гэхээр хамтдаа өнгөрөөсөн цаг мөч бүр харилцан итгэлээр дүүрэн байсан юм шүү. Хөдөлмөрийн тань үр шимээр хамтын орон гэрмэн гэрэлтэй сайхан болсон юм шүү. Тандаа улсын бүртгэлийн хэлтэц үүсэн байгуулагдсны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе гэдээ явуулсан байна. За баярлалаа хамтолондоо. Маш их баярлалаа. Би ч сургуулаа төгсөөл шууд улсын бүртгэлд 15 жил ажилласан. Тэгэл одоо энэ байгаа хамт олондоо яг нэг хамт олон байгаа юм шиг л ороод шууд инээж хөрөөл явчихдаг шүү дээ. Улсын бүртгэлийн байгууллага чинь хүн төрхөөс эхлээд өөд болох хүртэл бүхэл төрлийн бүртгэлийг бүртгэж байна. За иргэн анх төрөөд одоо төрсний гэрчлэгээ авч нэрээ аваад төрсний гэрчлэгээ авснаар Монгол улсын иргэн болж байна. За ингээ хүүхэд маань одоо өсөж том болох, хөрөнгөтэй болох, одоо аж ахуй үйл ажиллагаа эрхлэх энтергээд нийгмийн харилцаанд холох бүх суурь бүртгэл бол улсын бүртгэлтэй холбоотой. Манайх л одоо иргэний Монгол улсын иргэнээр оршин тогтножог баталгаажуулж байгаа мэдээллийг бий болгож байгаа ийм байгууллага. Бидний ажил болохоор ингээд хүн болж одоо ихийн хөвлөгөөс мэндэлсэн цагаасаа нөгөө ихтгэлийнхаа хөрсөн шингэх хүртэлх одоо тухайн хүнтэй одоо надад чамтай бид нартай ингээд хүнтэй холбоотой бүхий л мэдээллийг тухайн цаг мөч бүртэн нөгөө хүртгэж баталгаажуулж архивлж хадгалж хамгаалж явдаг тийм хариуцлагатай ажил. Тэгээд тийм учраас ажиллаараа маш их бахархаж дурлаж хийдэг те. Манай ажил чинь ер нь дандаа л хүнтэй ажилтдаг. Ажил өдөр тутам янз бүрийн инсан характертай юм олон төрлийн хүмүүстэй харьцдаг. Аймгийнхаа 27 сумын бүх иргэдтэй харьцдаг ийм ажилчтай. Хүний хөрөнгө, хүний одоо төрхөөс тэгээ нэг бурхны орон жоо хүртэлх энэ хоорондын бүхэл харилцааг бүртгэж баталгаажуулж ингэж явдаг ийм нүсэр ажилтай төрийн бас
тодорхой хэмжээний нэн тэрүүнд нууц тамаархаар ийм ажлууд бас эрхэлдэг ийм ажил байдаг тийм. Ажлын онцлог их онцлог байн хүнтэй харьцаж идэг. Одоо би чинь нэг газрын харилцаа яг үүсээд цахимжаад тэгээгүй бүр анхных л байлаа. Тэгээд тэр хэцүү үед бол яг үнэн бүртгэл хийчихсэн хүмүүсийг хохироочихгүй хийчихсэн гэж ерөнхийдөө бол маш их хичээж байсан. Тэгэл архив бүх юм шинээр байлаа штэ 2 секундээс одоо бол барилж байшин болцсон байгаа. Тэгэл анх нөгөө газар өмчлөл бол эхэлжсэн. Тэгэл газар өмчлөлийн шинэ асуудлуудтай яг нэг тулгарч ирлээ. За ер нь бол энэ улсын бүртгэлийг захимжуулсны ажил одоо 2018 онд манай улсын бүртгэлийн багц хууль хэрэгжсэн. Үүнээс эхлээд одоо нэлээд олон бүртгэлүүд засаг захиргааны нэгжийн харьяал харгалзахгүй болгосон. За энэ харьяал харгалзахгүй бүртгэлтэй болно гэдэг нь ерөөсөө л гол суурин захимжуулалт. За өнөөдөр Төв аймагт бүртгэл хөтлүүлсэн хүний мэдээлэл одоо тэр баян үлгийд, ховдод, увсад бүр одоо хэлийн чанд дипломат төлөвлөгчийн газруудад хүртэл очсон байдаг. За энэ бол нэлээд одоо иргэдийн цаг, зав, мөнгө хөрөнгийг хэмнсэн ажил. За заавал одоо Төв аймагт очиж ийм бүртгэл хөтлүүлнэ гэлгүйгээр өнөөдөр би энд одоо төрсний бүртгэлээ бүртгүүлсэн бахад маргааш өөр газар овгнэр өөрчлөлтийн бүртгэлээ хөтлүүлэх, эцэг тогтоосны бүртгэл хөтлүүлэгч гэдэг юм уу. За хөрөнгөө бүртгүүлэх, зээл, барьцаан тавих гэх зэрэгээр за энэ захимжилттай холбоотой нэг асуудал нөгөө ийм Монголиа систем байгаа. Ийм Монголиа системд манай бүртгэл ордог. Иргэд одоо заавал бүртгэлийн байгууллагад очихгүйгээр ийм Монголиогоор өөрсдийн бүх төрлийн бүртгэлийн үйлчилгээг авч байна. Ажлын анхны өдөр ер нь ямар байсан талаар анхны ажлын өдөр гэл нэг бүртгэл хийгээл нэг регистрийн дугаар тавиал нөгөөхөө дахин мөн үү гэл үзэл ахиж үзэл тэгэл нэг хүний нэр овог нэр ургийн овог ингээл бүх мэдээллийг нэг бүрчлэн дахин барах бодолч хүнд 19 баха. Анх ч одоо ер нь цаасан дээр л хамгаалж ажил явдаг байсан бичгийн машинтай. Тэгэл н компьютерд нар чинь сайн дэлгэрээгүй дэлгэсэн ч гэсэн цахимжих тийм програм хангамжийн төр чинь ямар байлаа ихэнх юм гараар хийдэг юм л байсан шүү дээ. Тэгээд цахимжих бүртгэл эхлэхэд чинь цаасан материалуудыг одоо бүгдийг цахим болгож хувиргах, програм юмыг сурах, мэдэх, залуустаа заа сургах ийм их ажлууд л байдаг байсан да. Одоо чинь төрийн 1290-д үйл ажиллагааны цахимжлаа гэлөө түүний дотор одоо улсын бүртгэлийн нэлээд олон бүртгэл захимжсан байгаа. Ерөнхий бүх бүртгэлүүд нь захимжсан байгаа да. Бид нар чинь нөгөө нэг материалаа хуулийн дагуу материалаа авна тэгээд програм гэж барилж байхгүй гараараа бичдэг байлаа гэрчлэгээгээ. Гараараа бичээд тэгээд архивлаад тэгээд сүүлдээ болохоор нөгөө бүх архив бичиг баримтаа захимжуулаад тэгээд ингээд архив компьютероос шууд харцдаг. Тэгээд архив руугаа нэг бүгд авахгүй тэгээд сахин болвол супер болсон. Одоо бол бүр супер болсон. За улсын бүртгэлийн байгууллагад үе ажиллаж исэн ахмадууд байгаа. За би одоо өөрөө улсын бүртгэлийн байгууллагад 18 жил ажиллаж байгаа. Ингээд энэ байгууллагын одоо толгойн чулуу болсон олон ахмадуудаа одоо ажиллаж байгаа ажилчдаа за нийт одоо улсын бүртгэлийн байгууллага нийтдээ улсын хэмжээнд 1000 гаруй албаа агчтай. Эдгээр бүх албаа агчтай улсын бүртгэлийн байгууллага үүсч өгсөний 85 жилийн өмнө түргээд цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон сумдын улсын бүртгэгч нараа тэгээд хамт ажиллаж исэн ах эгч нартай тэгээд үеийн ахмад ажилчтай нийт Монголынхон бүх улсын бүртгэгч нартай Монгол улсад бүртгэлийн байгууллага үүсч өгсөний түүхт 85 жилийн баярын мэндийг хүргье. Одоо 20 хэдэн жил ажилласан гэх ч одоо 85-аас чинь 20 гаруй жилийн тэр хамт олонтой хамт өнгөрөөсөн байна. Тэгээ бүгдд нь хамт ажиллаж байсан болон хамт ажиллаж байсан тэтгэвртэй гарцсан өдөө сумынхандаа бүгд нь одоо баярын мэнд хүргье. Та нар сайн шүү, чадна шүү, сайхан ажиллацгаагаарай гэж амьдралд нь сайн мэт хүсье өрөөё. Улсын бүртгэлийн айн баярыг жил болгон тэмдэглэдэг манайхан тэгээд жил болгол намайг уурдаг. Одоо тэгээ хамт олондоо маш их баярлалаа. Хамт олондоо баярын мэнд хүргэе. Одоо ажиллаж байгаа хүмүүс нь илүү сайн
ажиллаарай. Тэгээд урд нь ажиллаж байсан ахмадуудаа бас баярын мэндийг хүргье.